Дээрх 18 томьёос нь нэршлэн хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, нийгмийн халамжийн тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, боловсролын ерөнхий хууль, ахмад насны хууль, иргэний хууль, цэргийн албаны тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тус тодорхойлж тайлбарлагдсан байна. Эдгээрийг дэлгэрүүлж авч үзье. За нэршлэн ажил харагч. Ажилгүй иргэн, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа. Ажилгүйд л дүртэж болзошгүй иргэн. Ажил олоход хүндрэлтэй иргэн. Нийгмийн халамжийн дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэн. Нийгмийн халамж, хуваарай хөдөлмөр эрхлэгч. Бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгс өгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэн. Ажил олгогч. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагч. Сургууль завсарсан, хөдөлмөрлөх насанд хүрээгүй хүүхэд. Ялтан, хугацаат цэргийн албан хаагч, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн, бүтэн өнчин хүүхэд, 20 ангиас суллагдсан иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ авах иргэдийг томьёосон байдлаар нь авч үзье. Дэлхийн нийтийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний өөрчлөлт, хэдийн төлөв, шинжилэл, хэвлэл, 73 орны төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний онцлогийг судалсан байна. Зорилттой бүлгүүдэд зориулсан үйлчилгээ гэдэг нь нийгэм сэтгэл зүйн онцлог, урт удаан хугацаанд ажилгүй байгаа хүн, ажилгүйдэл. Ажилгүйдэл гэдэг нь ажилгүй байх явдал юм аа. Ажилгүй байснаас орлогын хомсдолд орж өөрийн хэрэгцээт зүйлсээ авахд хэцүү, эсвэл боломжгүй болдог ба үүнээс болж сэтгэл санааны хямралд орж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болно. Харин урт хугацаагаар ажилгүй байгаа иргэнд 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар хөдөлмөр эрхлээгүй ажилгүй иргэнийг хамруулна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан урт хугацааны ажилгүйдлийн стандарт тодорхойлтын нэг нь 52-7 хоног буюу түүнээс урт хугацаагаар хөдөлмөр эрхлээгүй байгаа бүх хүнийг хэлдэг. Ажилгүйдэл нь дан ганц эдийн засгийн асуудлыг үүсгэж зогсохгүй нийгэм сэтгэл зүйн олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Хөдөлмөр эрхлээгүй тохиолдолд цалин хөлс авахгүй буюу өөрөөр хэлбэл орлогын их үүсвэргүй болж эхэлдэг. Үүнээс улбалан хүн өөрийн хэрэгцээг хангах чадвар буурах, чадваргүй болж эхлэх нь ойлгомжтой юм аа. Аливаа цалин хөлс хүний материалдық хэрэгцээ хангах их үүсвэр төдийгүй түүнийг сэтгэл зүйн хувь доктортой байлгах, тэжээж дэмжих онцлогтой. Иймд хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрсэн ажилгүйчүүдэд сэтгэл ханамжгүй байдал, өөртөө болон амьдрал итгэх итгэлгүй байх, стресс, сэтгэл гутрал гэх мэтчлэн сэтгэл зүйн сөрөг байдлуудад ихээхэн ажиглагддаг. Ажилгүйдлийн асуудалтай холбогдсон ядуурл хэмээх ойлголт яригдах ба энэ нь хүний наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байх явдлыг илтгэнэ. Ядуурлын асуудал нь амьдралын чанар, материалдық асуудалтай нягт холбоотой бөгөөд барууны эдийн засгийн сэтгэл судлалд бие даасан асуудал болгон судалдаг. За тодорхойлолт, урт хугацаанд ажилгүй байгаа хүн гэдэг цаг хугацааны хүчин зүйл, орон зайн хүчин зүйлс, эрч хүчний хүчин зүйлс, мэдээллийн хүчин зүйлс. Ажилгүй байгаа бие хүний тодорхойлолт. Цаг хугацааны хүчин зүйлс ирээдүйн богино хугацааны одоо үед баримжаалагдсан, баримжаад авамгайлсан байдаг. Цаг хугацааны баримжаал нь бие хүний өөрийнхөө хүслийг хангах чадвар нэтээр
өрсөлдөгддөггүй. Энэ нь үн цэн жижиг зорилгод анхаарч илүү ашигтай зүйлээс татгалзахад хүрдэг. Орон зайн хүчин зүйлс нь ядуурл, үргэлж гадаа танилттай нэгддэг. Өөрөөр хэлбэл хүн түүний амьдралын үйл явдал, тохиолдлууд өөрийнх нь хүчээр бус илүү хүчтэй хэн нэгнээс шалтгаалan зохицуулагддаг. Тиймээс ядууралд хүрээлэн буй орон зайд орших ба бие хүмүүсийн нөлөө их байдаг. Эрч хүчний хүчин зүйлс гэдэг нь амжилтад тэмүүлэх сэтэл тун сул, азгүй явдлаас зайлсхийхээс давмгаалсан сэдэлтэй. Мэдээллийн хүчин зүйлс гэдэг нь өөрийн үнэлэх доогуур, өөрийн сайн тал, өөртөө итгэх итгэл гэх мэт баялаг бүтээх, хуримтлуулах талаар мэдээлэл дутмаг. Мэдээллийг хүлээн авах боловсруулах итгэл байхгүй зэрэг болно. Урт хугацаанд ажилгүй байгаа хүн 3 өөрчлөлт байдаг. Сэтгэл зүйн гутрал, тусгаарлалт, урт хугацааны ажилгүй байснаас үүссэн. Ажилгүйдлийн сэтгэл зүйн хохирол нь нийгмийн тусгаарлал, итгэл үнэмшил, орлого буурах, стресс, айдас, ганцаардалд ордог байна.